Сайн байцгаана уу? YOLO News эхэлж байна. Ирэх 7 хоног төсвөр үеийнхэн болон залуусын оролцох боломжтой үйл ажиллагаануудаас онцолж хүргье. Соёлын амнаас 11-р сарыг соёлын бүтээлч аян болгож зарласантай холбогдуулан энэ сарын 15-нд Монголын театрын музейд агууд амилсан аялгууд түүх соёл урлагийн зохис тайлан тоглолт болох гэж байна. Тус тоглолтод алтай хамтлаг, бүрт хамтлаг зэрэг уран бүтээлчид оролцох юм. Сурагчид та бүхэн мэрэгчлээ сонгож амжсан уу? Хэрв амжаагүй бол дуулах таатай мэдээ байна. Raffles International Institute-ийн зүгээс сурагчдаа зориулан мэрэгжил сонголтын зөвлөгөө өгөхөөр нэгэн өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөг энэ сарын 17-ны 17 цагт зохион байгуулахаар болсон байна. Дараагийн ивентийг танилцуулъя. Уран бүтээлч Гэрлэхүүгийн Blade of the Time буюу цаг хугацааны эр бие даасан үзэсгэлэн зохион байгуулагдах гэж байна. Тус үзэсгэлэн энэ сарын 18-наас 25-ны хооронд Зан Озрын нэрэмж Төрслөх урлагийн музейд зохион байгуулагдах болсон юм. Томод ингэж ивэл яаж вэ? Тухтай ажиллаж байна хамаа. Бимэл зүйл болж байна. Тавтай морил тонод. Tonic Records 3 жилийн ой хүрээнд Дус студийн уран бүтээлчдийн хамтарсан тоглолтыг зохион байгуулах гэж байна. Дус тоглолтод Tonic Volume 1, 2, 3 цомгийн хит дуунууд болон уран бүтээлчдийн соло уран бүтээлүүд тоглогдох юм а. Тоглолт энэ сарын 19-нд UG Palace зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байна. Тавтай морил тонод. One second цомог. Сасан микрофоник. Ойлон жинийн тоник. Харин одоо эх 7 хоногт болох уралдаан тэмцээн тэтгэлгүүдийн талаарх мэдээллийг товчлон хүргье. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод аяны хүрээнд ерөнхийлөгчийн хамгийн газар байгаль орчин аялал жуулчлалын яам гэр бүл хүүхд хөгжлийн газар хамтран зохион байгуулсан Ногоон байгаль бидний ирээдүй гар зургийн уралдааныг зохион байгуулж байгаамаа. Уралдаанд энэ сарын 15 хүртэл бүтээлийг авах тул яг одоо амжилж бүтээлээ илгээгээрэй. Төрийн өмчийн 6 их сургуулийн байгуулсан санамж бичгийн хүрээнд оюутан залуусын дунд бие орлоготой оюутан видео контентын уралдаан зарласан. Бүтээлийг энэ сарын 22-ны хүртэл хүлээн авах тул амжилт бүтээлээ илгээгээрэй. Монгол Улсын их сургуулийн тус сургуульд суралцж байгаа оюутан залуусаа дэмжих, амжилттай суралцж байгаа оюутнуудаа урамшуулах зорилгоор жил бүр МУС-ийн нэрэмжит тэтгэлгийг зарладаг билээ. Тэгвэл энэ жил материал хүлээн авах сүүлийн хугацаа энэ сарын 17-нд хаагдах байна. Эдгээр уралдаан тэмцээн болон ивентүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг YOLO цэгмийн сайтаас хүлээн авч уншаарай.